Дэлхийн хамгийн амжилттай бүтээмжтэй хүмүүс биднээс илүү цагтаа байдгүй нь мэдээж. Харин тэд цагаа зөв удирдах, анхаарлаа төвлөрүүлдэг, шалгарсан аргуудыг хэрэгжүүлдэг. Энэ удаад бид бүтээмжийг нэмэгдүүлэх шалгарсан аргуудыг танилцуулах болно. Эхний арга чухлыг яаралтайгаас ялгах урлаг. Эйзенхауерын матриц. Бүх ажил адилхан үн цэнтэй биш. Зарим нь биднийг зорилгод минь хүргэдэг бол зарим нь зүгээр л цаг үрдэг. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Дуайт Эйзенхауер ажлуудаа ялгах маш үр дүнтэй аргыг ашигладаг байжээ. Энэ нь Эйзенхауерын матрис гэгддэг бөгөөд таны хийх ёстой бүх зүйлийг 4 хэсэгт хуваадаг. Жишээлбэл A, B, C, D гэсэн хэсэгт хувааж болно. A хэсэгт яаралтай байж чухал. Энд гинтийн асуудал, ажлын эцсийн хугацаа ойртох, яаралтай засах ёстой зүйлс багтана. Жишээ нь ажлын компьютер эвдрэх, маргааш өөх ёстой тайлан гэх мэт. Энэ хэсэгт аль болох бага цаг зарцуулах нь сайн төлөвлөлтийн шинж. B хэсэг. Чухал боловч яаралтай биш. Энэ бол бүтээмжийн алтан бүс юм. Энд таны урт хугацааны зорилгод хүрэхэд чиглэсэн ажлууд багтана. Жишээ нь шинэ ур чадвар сурах, дасгал хийх, урт хугацааны төсөл төлөвлөх, гадаад хэл сурах гэх мэт. Амжилттай хүмүүс ихэнх цагаа энд зарцуулдаг. C хэсэг. Яаралтай боловч чухал биш. Энэ бол өрх. Энд ихэвчлэн бусдын хүсэлд зарим нэг имэйл, шаардлагагүй уулзалтууд багтана. Эдгээр нь яаралтай мэт санагдавч таны зорилгод төдийлөн нөлөөлөхгүй. Энэ төрлийн ажлыг аль болох бусдад шилжүүлэх, автоматжуулах, эсвэл ээлдгээр татгалзаж сурах хэрэгтэй. D хэсэг яаралтайч биш, чухалч биш. Энэ бол цагийн гарц гэсэн үг. Утгагүй сошиал медиа гүйлгэх, хэрэггүй зүйлс үзэх гэх мэт. Эдгээрээс бүр мөсөн зайлсхийх хэрэгтэй. 7 хоногийн эхэнд хийх ажлуудаа энэ матрицад байршуулж, тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичиж хэвшээрэй. Энэ нь танд юунд анхаарлаа хандуулахад тодорхой харахад туслана. 2 дахь арга төвлөрлийн супер хүч, помодоро техник. Гадаад хэлээ давтах эсвэл нэг ажил дээр удаан төвлөрч чадахгүй байна уу? Тэгвэл помодоро техник танд яг тохирно. Помодоро гэдэг нь Италиар улаан лойл гэсэн утгатай. Энэ арга нь улаан лойл хэлбэртэй гал тогооны цагны нэрээр нэрлэгджээ. Аргачлал нь маш энгийн. Үүнд хийх ажлаа сонгох, сэрүүлгээ 25 минутаар тохируулах. Энэ 25 минутад өөр юунд ч сатааралгүй. Зөвхөн тэр ажилдаа 100% төвлөрөх. Сэрүүлэг дуурмагц 5 минут завсарлах. Энэ үеэр уцаа оролдохын оронд босож алхах, ус уух цонхоор харах зэргээр тархиа амраагаарай. Ийм байдлаар 4 удаа помодоро хийснийхээ дараа 15-аас 30 минутын урт завсарлага авна. Энэ арга нь тархийг ядархаас сэргийлж, том ажлыг жижиг хийж болох үс хэсгүүдэд хувааснаар ажлын бүтээмжийг эрс нэмэгдүүлдэг. 3 дахь арга хойш тавих зуршлын эсрэг зэвсэг буюу 2 минутын дүрм. Бидний хийх зүйлсийн жагсаалтад маш олон жижиг сажиг зүйлс байдаг. Аяг тавгаа угаах, имэйл эсвэл чатын хариу бичих, хогоо асгах гэх мэт. Эдгээрийг дараа хий гэж хойшлуулснаар сэтгэлийн дарамт үүсгдэг. Дэвид Аллны Getting Things Done номд танилцуулсан 2 минутын дүрм энэ асуудлыг шийднэ. Гол дүрм нь хэрв ямар нэг ажил 2 минут ба түүнээс бага хугацаанд шийдэгдэхэр бол тэр даруй хий. Энэ дүрм нь зөвхөн ажлыг дуусгах тухай биш, харин зуршлыг эхлүүлэх тухай юм. Жишээлбэл дасгал хийх гэдэг том зорилгын оронд дасгалын хувцас өмсөх гэж бодох нь зүйтэй. Энэ нь 2 минутаас бага хугацаа шаардах бөгөөд нэгэнт хувцас өмссөн бол дасгал хийх нь хамаагүй амархан санагдана. Энэ арга нь ажлыг эхлүүлэхэд үүсдэг эсэргүүцлийг давахад тусалдаг. 4 дахь арга дижитал ертөнцид төвлөрлөө хадгалах нь буюу анхаарал сарниулагчдыг удирдах. Бидний хамгийн том дайсан бол халаасанд нь байдаг ухаалаг утас. Нэг л удаа утасныхаа мэдээллийг шалгахад бидний ажлын гүн төвлөрлийг тасалдуулж, буцаж төвлөрөхөд дунджаар 20 гаруй минут шаардлагадаг гэсэн судалгаа бий. Тэгвэл ажлын байран дээр төвлөрлөө хадгалахын тулд яах ёстой вэ? Үүнд гүн ажиллагааны цаг товлох, календар дээрээ 60-аас 90 минутын блокуудыг бүү саад болгосон тэмдэглэгтэйгээр үүсгэх. Энэ хугацаанд утасныхаа мэдээллийг унтрааж, шаардлагагүй програмуудыг хаана. Орчноо бэлтгэх, ажлын ширээгээ зэгцтэй байлгах, шаардлагагүй зүйлс байх нь анхаарал сарниулах нэг шалтгаан болдог. Хязгаар тогтоох. Хэрв та оффист ажилладаг болж шивч зүүхэн би яг одоо төвлөрч байна гэсэн тохиол болж чаддаг. Бусад өөрийн төвлөрөх цагаа хүндэтгэхийг ээлдгээр сануулаарай. 5 дахь арга амжилтын зураглал буюу урьдчилан төлөвлөх. Өглөөс ирээд би өнөөдөр юу хийх билээ гэж бодож цаг алдахын оронд өдрийг өөрийн хяналттай аваарай. Үүний тулд урьдчилан төлөвлөх нь хамгийн чухал. Өмнөх оройн маргаашийн ажлаа төлөвлөх. Унтахынхаа өмнө 5-аас 10 минутыг зарцуулж маргааш хийх хамгийн чухал 3 ажлаа жагсаан бичиж болно. Ингэснээр та өглөөг илүү зорилготой, цэгцтэй эхлүүлэх болно. Цагийн блок ашиглах. Хийх зүйлсийн урт жагсаалтын оронд календар дээрээ цагийн блокуудыг үүсгэх.
Жишээлбэл 9-11 цагийн хооронд төслийн тайлан дээр ажиллана, 11-12 цагийн хооронд имэйлүүдэд хариулна гэх мэтээр тодорхой цагийг тодорхой ажилд зориулах нь илүү үр дүнтэй. Энэ нь таныг нэг зүйлээс нөгөөд өсчихгүй тухайн ажилдаа бүрэн төвлөрөхөд туслана. Дүгнээд хэлэхэд бүтээмж гэдэг нь робот шиг зогсолтгүй ажиллахын нэр биш. Энэ бол эрч хүчээ зөв хуваарлж хамгийн чухал зүйлдээ анхаарлаа хандуулах ухаан юм. Эдгээр 5 аргыг бүгдийг нь нэг дор хэрэгжүүлэх гэж яарах хэрэггүй. Эхлээд өөрт хамгийн их таалагдсан, эсвэл хамгийн их хэрэгтэй гэж бодсон нэг аргыг сонгоод 1-7 хоног туршаад үзээрэй. Өчүүхэн бага өөрчилж гисэн урт хугацаанд асар том үр дүнг авчирдаг. Эдгээр аргуудаас алийг нь туршиж үзхийг та хамгийн их хүсэж байна вэ? Мөн та бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд өөр ямар аргыг ашигладаг вэ? Сэтгэлдээ үлдээж туршлагаасаа хуваалцаарай. BBS-с суралцаж илүү бүтээмжтэй болцгоё.